За энэ хичээлээ та нартаа дэгээ зүгээр энэ хөөрхөн цэцэгнүүдийг хэрхэн яаж хийхийг зааж өгч байна. За энэ цэцгийг хийхэд бид нарт 2 номерын дэгээ зүг. За энэ бас ийм нарийнхан үзүүртэй байвал бас сайн 1 мм. За тэгээ хаач хэрэгтэй. За энэ цэцэгнүүдийг би 50 грамтай 100 м-тэй утсаар нэгсэн байгаа. За одоо бүдүүн нь нэг иймэрхүү. За одоо би энэ шар цэцгийг нэхэх гэж байна. За дандаа үлдэгдэл утсаа ашиглаж нэхэж байгаа. За дэгээ зүгээр одоо нөгөө шидэд гогцоо гэд 6 ширхгийг аваад нэхмэл тоглоом нэхэхэд ашигладаг тэр тойргоор эхэлнэ. За хороогоод утсаараа за энэ бүдүүн 2 номероо эхэлнэ. За одоо бид нар 12 гогцоо авна. За эхний энийг бол тоолохгүй ингээд тоолж эхэлнэ одоо. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За одоо энэ нөгөө богинохон утаснасаа татаад жоохон чангалс хийгээд за одоо тойргоо холбоно. За холбохдоо би болол энэ нарийнхан зүгээ ашиглаад байгаа. За одоо эхний гогцоо руугаа зүгээ хийж өгнө. Энэ рүү хийгээд татаад шууд гаргаж ирнэ. За одоо энэ утастайгаа адил хэмжээтэй таслаад өгнө. За энийгээ сүүлд нь цэцгээ нэхэд дуусчаад голоо чангалж болно. За одоо бид нарт зүгээ бүдүүн талаар нь бүдүүн толгоогоор нь оруулаад одоо нөгөө цэцгээ нэхэх утсаа холбож өгнө. За ингээд за энэ утсаа жоохон татаад ингээд чангалчихна. За одоо 4 гогцоо авна. 1 2 3 4. За энэ цагаан шар утсаа татаад чангалаад өгчнө. За одоо зүгээ 2 хий орно. 1 2. За саяны одоо энэ гогцооны дараагийнх руу хийж өгнө. За эхний 2 гогцоог хамт авна. За дараагийн 2-ыг хамт авна. За сүүлчийн 2-ыг хамт авна. 3 удаа 2-2-оор наваад дуусгаж байна. За дахиад 2 оруулаа. Энэ саяны нэгсэн гогцоо руугаа дахиж оруулаад
1 2 2-оор нь ингээл 3 удаа татаа гаргаад ирнэ. За нэг энэ гогцооноос 3 удаа ийм баг нь үсгэн 2 за сүүлчийнх буюу 3 дахь нь за одоо 4 гогцоо авна. 1 2 3 4 за дараагийн ийшээ хийгээд шууд татаж гаргаж ирнэ. Тэгэнгүүтээ дахиад 4-ийг авна. 4 гогцоо 1 1 2 3 4 за одоо зүүгээ 2-оор нь за ингээд дахиад давтаал цэцэгнийхээ дэлбэг 6 удаа гаргаж өгнө. Хоёр ороолоо. Нэг хатгсан нөхрөөгээ 3 дахин хатгаж дэлбэгээ гаргаж өгнө. За ингээ 3 болсон. За одоо 4 гогцоо 2 3 4 за тэрний дараагийн энэ гогцоо руугаа хийж өгөөд шууд татаж гаргаж ирээд дахиад дэлбээ маань эхэлж байна. 1 2 3 4 2 ороолоо. Дараагийн гогцоо руу хийлээ. Энэ бас тэгээ зүгээр нэхэд хөөрхөн цэцэг. За нэг дэлбэнд ингээл нэг гогцооноос 3-ыг авна. Хоёр талд нь 4 удаа гогцоо үсгэж тэгээд дэлбээ маань үсэж байгаа. За 4 1 2 3 4 зүүгээ 2 оноо доошоо явлаа. Татаж гаргаж ирлээ. Шууд 4-ийг авлаа. 1 2 3 4 за одоо стад 2-ыг авна. Дараагийн гогцоо руу хийлээ. За 4 гогцоо авна. 2 3 4 доошоо явлаа. Шууд татаж гаргаж ирнэ. За 4 гогцоо дээшээ явлаа. 2 3 4 зүүгээ ороолоо. 2 ороолоо. Дандаа дараагийнх нь гогцоо руу хийгээд ахиулж явна. За 3 дахь баг нь үсэж байна. За 4 гогцоог нь нэхнэ. За доош явлаа. Татаж гаргаж ирнэ. За дээшээгээ 4 гогцоо үсгэнэ. 2 3
4 зүгээ 2 орлоо шиг хэлээ. За дэлбэгээ хийгээд дуслаа. За одоо энийг сугалж аваад нөгөө нарийнхан зүгээ оруулаад ард талаас нь энэ рүү гаргаж ирээд зүгээ энийгээ татаж авна. Хамгийн төгсгөлийн дэлбэг ингэж дуусгана. За арагшаа ингээд татаа гаргаад ирсэн. Одоо эннээсээ хугацаа үсгэж шууд татаад дахиад нэг оруулаад за одоо энэ шар утастайгаа ойролцоогоор адилхан хэмжээтэй таслана. За одоо энийг ингээд татаж гаргаж ирээд чангалчихна. За ингээд цэцэг маань болсон. Одоо энэ голоо татаж өгнө. Голынхон энэ цагаан утсыг за ойролцоогоор энэ цэцэгтэйгээ ингээд адилвтар татаж өгөөд за одоо энийг зангилна. Эхлээд нэг орооно. За дараа нь 1 2 ингээд татна. За инхээр энэ маань нөгөө зангилсан маань эргэж тайлагдахгүй. За ингээд таслаад өгнө. За одоо шарыгаа нэг зангилаад тэгэнгүүтээ одоо нэг дэлбэнийхээ ардлаар утсаа шингээгээд за аль нэг дэлбэр рүү аль нэг тал руу нь явуулаад утсаа ингэ татаад за энэгээрээ дахиж оруулаад татаад за дахиад нэг дээш нь ахиулж татаад ингээд дахиад нэг за одоо ингээд таслаад авчихна. За ингээд цэцэг маань 6 дэлбэтэй ийм хөөрхөн цэцэг үсэж байгаа. Ард талдаа ингээд ийм цэвэрхэн ингээд бэлэн боллоо. За ингээд та нартай тэгээ зүгээр хэрхэн яаж цэцэг нэхэх вэ? Хичээлээ оруулаад дуслаа. Та нартай амжилт хүсье. Хамт байсанд баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээрээ уулзцгаая.